Тэр бол анх зам тавирын ослоос болсон гэж харж байгаа юм бол тэр хүмүүс нэг 5 минут биеиндээ хүлээцтэй хандаад тэгчихгүй авдаа л гэсэн бодлол төрч. Тэгвэл сайхан залуучуудыг авч явахгүй шүү дээ. Энэ нийгэм За бидний яг энд зогсож байгаа газарт бол өдөөс 10 сарын өмнө Дүнжин гарын дэлбэрэлт гэх аимшигтай осол болсон. За 60 тонны газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн осолд орсны улмаас томоохон хэмжээний гал гарсан байдаг. За галын улмаас онцгой байдлын ерхий газрын харьяа, гал унтраах 63 дугаар ангийн 3 албан агч амиа алдсан юм харамсалтай үйл явдал болсон байдаг. За бид энэ удаагийн дугаартаа 63 дугаар ангийн албан агч Талигач Амгалан баярыг бол үзэгчтэй авахынд нэхэн сануулж байгаа. Амгалан баяр ахсныг бол хайртай ээж нь, инхри хайртай гэргийн 3 сайхан өрн, анд найзууд нь, журмын нөхд нь бол ийм дурсаж ярьж байна. За тэдний хувьд гашуун хувь тавилантай эвлэрч чадахгүй байгаа ч гэсэн хайртай хүүгийнхээ баатарлаг үлсээр нь бахархаж байгаагаа ярьлаа. Тэр өдөр чинь хонж ажилдаг өдөр байсан. Тэгээд би шөнө ингээд төчөөсөн чинь нэг цаг өнгөрчихсэн үү. Чочс ирээд би энэ юу болоо яагаад нойр хөрөхгүй байна гэснэ утсаа онголгоод үзлээ. Тэгсэн чил энэ улаан гал мандалцаал явж байна. Тэгээд жоохон байж байгаа л ахаал чагнасан чинь юугаар гал гараад 63 дугаар анги төрүүлж ирлээ л гээгээд гэсэн. За одоо нөгөө хүүхэд чинь миний хөвч ажилтаа байгаа штэ гээгээл бирлүүгээ уцтаад Ажилтаа гарахтаа өглөө хүүхдүүдэд үнсэл, намайг ч үнсэл байнга л тэгж гардаг. Тэр өдөр инвитейшнийг байнга би яг ажил дээр авах үед тэгээд өдрүүдийн цай маягаар тэглээ инглээ тийм ээж ийм үеж ингээл байнга л холбоотой. Тэр өдөр хамгийн сүүлд 10:00 цаг 10 минут орчимд байгаа. Бас нэг галд гарч ирчээд одоо амрах гэж байна гэл ойлоо видео кол хийгээл яг тийч нөгөө нэг сард энэ хүүхдүүд яг амралтын үеэс маань 3 хүүхд маань хөдөө амралтаараа ээж явмаар аавраа маань явчихсан байсан. Тэгэл яг 00 цаг өнгөрч явахдаа одоо амрлаа энэ гээл би ч гэсэн өглөө эрт ажилдаа байсан болохоо одоо амрлаа гээл тэгэл хоёул. Тэгэл гинт өөрөөр ээж маань залгаал ийм гал гарсан байна миний хүү хандлууга залгаач гээл. Тэгэл залгасан ч утас нь холбогдохгүй. Тэнгүүт нь тэгэл шууд дүүтэйгээ шууд ажил дээр нь албан газартаа явж байна. бэр маань ээж өгрөөд ирлэгч чинь тэгэхээр зэрэг баг хүүтэйгээ бишинтэйгээ яваад за миний хүү зүгээр амьд л байгаас. Л гэж л бодож өвчсөн үхэхээс Хүмүүс ч нөр буруулал юу ч хэлж чадахгүй тэгээ яаж ч хэлэх үү амнаас нь. Тэгээ би ч итгэхгүй л хаана байна гээл ирээгүй байна гээл эртэл нь хүлээн гээл. Тэгэл байж байгаа сүултээ нэг л биш болол янгуут нь ээж ах дүнрээ дуудаал. Дүнжин гарын дэлбэрлэлтөө зэрэг би ээлжгүй байсан л та тэгээд анги дээр ирээд бэлэн байжсан. Зарим хэсэг нь тийш гоё явцгаасан би анги дээр үлдсэн байсан. Тэгсэн чил станцаар нэг манай албаны 3 албаагч өнгөчлөө гэдэг дуулдгалын зэрэг амгаага бис ээлжтэй байгааг нугасаа мэдчихсэн чинь тэгэнгүүтэн зэрэг дотор холбоогоор 63-ын дуудлагуулаа өгчрөө залгаад тэгээд манай цаадах чинь байгаа мó гэдгсэн чинь угаасаа миний дугаарыг мэдж байгаа юм чинь тэгээд цаадах чинь байгаа мó гэдгсэн байсан гэл хэлсэн. Тэрнээс хойш тэгээд ерөөсөө л дэлхийн өмч шиг санагдал явсан та. Энэ удаагийн нэвтрүүлэгтээ галсан нуугч Амгалан баярыг нэхэн дурсаж байгаа. За түүний хувьд бол онцгойдлын ерөнхий газрын харьяа 63 гал унтраах 63 дугаар ангид ажилладаг бас юм аа. Яг нь 63 дугаар анги ингээд гал мал унтраахаар ингээд гарлаа гэд эхлээд анхныхан мэдээгийн сонссон л та. Тэгээд тэр үед багш тэгээд манай хоёр талигаач найзын гурав нэг ээж нь гарч ирсэн юм бэл. Тэгээд би за угаасаа
чадварлаг хүмүүс байгаа юм чи унтраачих байлгүй дээ гэж бодож ирсэн л та. Тэгээд нэлээд удаан байж байгаад сүүлд нэг фэйсбүүкээр ороод харсан чи харин ингээд 63 дахь албаны ингээд ангийн 3 ингээд хүмүүс ингээд инглээ гэдгсэн мэдээллийг аваад ер нь бол анх итгээгүй л дээ. Тэгээд арайчгүй байлгүй дээ гэж бодоод тэгээд би одоо бас нөгөө шавны анхны өр гэдэг хүн лөө би залгасан он жов руугаа. Тэгээд залгаад ингээд хүмүүс ингээд интсэн гэж байна. Багш нөгөө манай багш нөгөө 2 найз биш үстэй гэдгсэн чи манай хүн тэгээд дуугуулсан баг. Ийдэл тэгэл дэлбэрсэн байсан юм л л тийм мэдхгүй бид нар бас амьд байгаа махал гэж та. Ингээд дээр нь очиод. Сэн чин дуурахгүй байхгүй дээрэл бөгнөрцөн байсан. Одоо тэр би ариун буян гэдэг тэр даргаыг мэдэхгүй юм чин тэрнтэй зууралдаа зүгээр унтсан байсан. Тэгээ уг нь эрт мэдцэл байсан юм билээ одоо энэ галт өртлөө гээд тэг хил зоргилж хэлэх хүн алдахгүй байсан юм болов гэж би батсан шүү дээ. Би ч өглөө 6 өнгөрч утсан өөрөө. Тэгэл 7 өнгөрөөл тэгэл байжсэн чил бүр зураг мурган харааг баг чинь л ил баг гарцлаа явчихлаа. Тэгэл одоо юу гэдгийг урд өдөр нь уулзсан байсан. Тэгэл хүмүүст итгэл юм билээ. Нэр шидэгдсэн байдалтай л байсан та. Ингээд амар галзарсан. Эдлийн хэсгийн юурээс харуулахгүй. Цөмөрлөл төгс юм бол гэж хөрөл дотроо гэж бодсон л та. Би ярьснаас хойш 00:30 алдад яагаад ч мэдгүй тэр өдөр яагаад битсэн ч би өөрөө мэдгүй. Хайртай шүнсийгээд бичсэн байгаа миний би чат. Тэгээ тэрийг ч уншаагүй. Тэгэл ер нь яриад удаагүй л дуудлан гарсан юм шиг. Би одоо өглөөд явахаар бид дандаа нэг хүүхдүүдэд амжилт хүсэл гэж гаргадаг юм бүгдий. Одоо хинэгч ихэгч бай, багэгч бай, цэцэрлэгч явсныг хүртэл хүүхдүүдтэй амжилт хүсье гэж хэлээл гаргадаг. Тэгэл одоо юм болно гэж даанч ботсонгүй. Өглөөд л инээж гараад тэгэл яах вэ? Хорооны эргэл ажлаас буугаад тэр өдөр ямар өдөртөө өглөөдөө буухш өдөржингөө ажиллаа хийгээл тэгээд их сонирхолтой л та энэтэй хөр зүгээр. Одоо нааша миний хөө гэртээ ойрхон шилжүүлээ яасан гэсэнгүй. Ихтэй тэнд орсноос цааш тэр чигээрээ л ажил нь би гэж хэлээл зүгээр. Ажил төрөл дээрээ бол нэр хүндтэй минийхөө. Одоо тушаал мушаалнд хүртэл дэшээ төвшөөл аврах хүртэл боллоо. Ажил төрлийн талаар бол би зүгээр онцол гэж боддог үгүй. Дөрвөн хүн явж байгаад нэг нь наашаа төрүүлж явжсэн буцаж эргээд тэгээ 3 танаас гинт юу орж ирэл. Тийм л цугаан л тийм байрлал тийм л. Тэр нь бол маш хүнд байдалд орсон доо тэгээд сүүлд нь ингээл хүмүүсийн бичдэг хараалсан сүүлд нь бүр айгүй бүр тод бичдгүүд харагдсан гэсэн. Ер нь яхаа бас нэг хойшоо нэг 1 минутын ард явчихгүй явдал гэж дотроо бодож байсан. Өнөөдөр гал гарлаа, хүний аим аварлаа, тэнд дэлгүр шатлаа, эд хөрөнгийн аварлаа гэж иржсэн болохоос ээжээ би одоо ингээд энэс гарья, энэ тэгье, надад хаширч би хаширч байна, амнасаа бодё гэсэн байхгүй. Энийг зүгээр л урагшаал зүгээр эндээс л хоолоо болж байгаа юм чи одоо энэ лүүний шударгал зүтгэл гэж л шийдэл зүтгэсэн байх л гэж би өөртөө тэгэл бодоод байт.
сорно ахгүй тий зэрэг. Одоо ажлын төрлөө зүтгэж яваал одоо тэнд нь буруу өхөө адилхан л хөдөлмөрлөх гэж л зүтгэж яваал ийм юмд л гай газар дороос гэдэг л юм л боллоо л да тэрнээс биш. Тэгээ минийхөө онцгойд ороод тийм ингэчлээ гэж надад ерөөсө бодогддоггүй. Үнэн шударгаар явж зүтгэж ажлын төлөө явж ижил гэж эрсдэл үүрлээл гэж л тэгж л бодогддгийг надад. На тоглоом. Тэгээд тэр юм маань хэрэглэдэг. Хөл хоёр талын ах дуу хамаатан санаад найз нөхөд тэр ч хормоо хийж хоёлаас бараг тал дээр хормоо хийнэ л гэж ярьдаг байсан болохоос тэгээд цуглуулна гэж бодож байгаагүй. Ойлгохтой ойлоо дуулахтай дуулал гэдэг хөхт. Тэр тагаал тэгэл ээж манад байж хөгөл бэр тэгсэн тэгэл гурван хүүхдийн сэтгэлийг бодвол тагаал хэлтэрч яваад энэ гурван нэг өвчин зовлонгүй ээжигээ зовоохгүй шиг хүн болчихвол болоо гэж бодвол залбирал бэч Урал шир тэр урал тэг чин зөв том задах там юм байна зөв. Тэрнээс ашиг хүнчтгээ айгуу сайн юм л хамаг юм харахгүй л юу чихээ мэдэхгүй тэгэл тэнийг хүн шиг болчдөг юм л. Тэгэл юм гурав хөөхтэй хараад л зүтгэхээс өөр арга байхгүй. Хүний зэрэгтэй болох. Миний үүрэг хайрыг амсуулж чадахгүй гэсэн. Ээж нь хайраар дутаахгүй биш үү гэж бодож чадсан ш. Цог анх ингээл бүх юм ингээл тийм анх одоо орж ирэхэд гаргаж исэн зан цог ажиллаж исэн юм зааж бүгд ингээд байхгүй ч надаас нэгвэл мэдрэмж байсан нэг. Сүүлийн уулзалт нэг 20 минут болсон. Тэгээд бүр нэлийн холоос хурж иж бүр зорин ирж надад ирж уулзсан. Тэгээд чи ийм холоос яах гэдэг юм бэ гэсэн чи үгүй би заавал очих хэвээр. Тэндээ өндөр нэг очиж уулзмаар гээд уулзаад тэгээд нэг 20 минут бас нэг юм яар сууж агаад. За гээд юу яла. Явлаач яах гэ. За. Тэгэл уулнал тэгэл завак баяртай бака юу гэж салцдаг байсан. Тэр өдөр ягаад ч юм бүр нэг тэрвэрлд салсан бүр. Тэгээ сүүлд нь тэрийг одоо бүр гайхаад байдаг. Тэгээд тэрвэрлдээ салсан тэгэл тэр уулзалт маань хамгийн сүүлийн уулзалт байсан. Хэрөө дахиад уулзгаагаа мэдсэн бол тийм дахиад бүр нэг цаг ч юм уу дахиад бүр илүү чангарт тэрх байсан даа л сүлд нь бодсон доо. Хойд тэр ээлж гараад өдөр л хамгийн сүүл. Тэ. Өдөр хоолн болцоо гэдсэн. Тэр л одоо төдөнд татах мэн да. Тэгэл одоо ингээд тэр мэдээг сонсоод одоо ч юу нэгтгэдүүлтэй. Багш хоёр найзаагаа ер нь байгаа юм шиг л ер нь бодож идэг. Ер нь тийм ингээд юм болцсон гэдэг юмыг бол нэг амар бодох дурггүй. Ер нь бол яагаад гэвэл нөгөө тийм юм бодохоор л хүн жоохон ингээд гундаад ингээд юу яач сэтгэл санаагаар унаад жоохон хэцүү болчт юм бэл. Амгалан байл хүнд их тусрах уу? Хүний гэрээс нэг одоо гэл хөгд юм дээ нэг гунж гутраа явж байгаа үеийг айгуу сайн анзаардаг. Юу болсон? Яасан ийсэн?
би хаачин дайжгүй юу? Амьдрал ах уучинд дайжгүй үстэй гэдэг юм уу? Тэгээд нэг хүний нэг гунж гутарж байгаа юм уу? Баярлж баясж байгааг ерөөсөө хандахгүй. Тэгээд дээрэс нь манай амгалмаарч амар хөдөлмөрч. Ангийн засвар масвар үйлчлэгэнд бол хамгийн түрүүнд орно. Ер нь бол тэр баг хамт олныг ерөөсөө хошуучтаа л явна. Ер нь 50 ухаан мэл охин харахад ухааны хүн гэж яддаг шүү дээ. Яг л төлөв дараа. Заримдаа ч яг нэг гэр хүн маацрах нэг тоглох байх байна. Тоглоно. Заримдаа ч үгүй юм тэгэл. Бид нар ч одоо хамгийн 19 онд нэг хоолны мөнгө төргөө нийлүүлж хоол иддэг гэсэхгүй. Тэгээд л заримдаа нөгөө би тийш нэг мөнгө төргөө гүйцэтгэв байхгүй цалингаа ингээ хөрөх гэж байгаа. Тэгээ хоол заримдаа нөгөө ингээ сарын сүүл мөл болохгүй цалин мэл буух үед хоолны мөнгөө багш миний өмнөөс хоолны мөнгө төрөх ингээл өгчөөл. Хөвгөө санагдана. Багш тэгэл багш яаж байгаа та яад чи одоо хүнд ажиллаж шүү дээ. Галдахар бол хин ажиллах юм. Чи л ажиллана. Чи хоол цай идсэн баг чи л ажиллана. Тийм давуу тал ярил дуусахгүй. Сайн юм зааж өгье. Ингээд хүн ямар албанд ингээд сэтгэлээс ингээд ажиллах юм бол хүнийг бас хойдолт нь хүмүүсд ингээд сайнаар ингээд тусаж явдаа шүү гэдэг юм бийг л хүнд ер нь сайхан сэтгэл үлдэх хийх хүсдэг те. Манай багч гэсэн ер нь тэгжэл зааж өгсөн. Албантай сайхан чин сэтгэлээсээ ажиллаарай. Манай салаа 2 дугаар салаа бол ер нь тэгэл багштайгаа бид нэг ээлжинд гарахад ингээл ангийнхаа ингээл болж байгаа юмнуудыг хоолоо молоо засварлах тий эсвэл анги дотор юм болгох цолох засварын ажил мэжил гарах юм яг ер нь бол манай салааны том ах чинь амгалан баяр ах чинь ингээл бүгдэнд нь заагаад ингээд өгцөн. Тэгээ манай ангийн дарагч гэсэн ер нь амгалан баяр ахт ер нь айгүй итгэдэг. Тэгэл салаагаараа гарч ингээл гэх юм бол 2 дугаар салаан дээр амгалан баяр байгаа юм чинь ийм асуудлуудыг ингээд даалгаад өгчий. Энэ асуудлыг хийчихнэ гэж чадах юм чинь ингээд ер нь тийм хүний итгэлийг даасан байсан даа юм. Манай албач чинь жоох хэцүү ч юм одоо ингээд бурхан болчлоо ингэчлээ тэгчлээ зарим ар гэрийнх нь гар ор тийм асуудал байдаг. Би бол гарахгүй би тэтгэвртээ суудлаа ажиллана. Миний багш миний журмын нөхд маань Баатар болтлоо чи ажиллаж амьдралсан. Шинээр орж иж байгаа дүнт яг анх багш маань намайг та анх орж ирэл юм бэ тийм бид шүү гэдэгтэй адилхан бас энэ дүүнэртэй зааж өгөх. Хөдөлмөр боловцоо ингэж өмсөн ингэж хийхвч тавина. Энэ гал дээр ингэн машин тэрэг оогол хэдийн номер яам бүх юм ингэ нөө дистаралт болохоор багшаасаа сурсан юмыг бас чаашд ингээл дүүнэртэй юм найс нөхдөд ч зааж хэмсэн бодолтойгоор одоо л ажиллаж байна. Анх хэцүүсэн нэг багш мөш яах хар гэрхэн гар өөр ажил байгаа шүү дээ. Би сонгосон анх орж ирээд одоо ингээд 5-6 дахь жилдээ ажиллаж байна. Гоё лээ. Хань минь чамаагаа бид чинь яасан их санаж байна гэж хорвоогийн хатуу тавлин чамааг минь биднээс салгасан ч чамааг бидэнтэй үргэлж хамтдаа байгаа гэдэгт итгэсээр байгаа шүү. Эх орныхоо төлөө амиа өгсөн онцгойгийн олон бааtruуд нь та бүхнээр бид үеийн үед бахархаж нандинг хайрлаж явуулно.